сүүлд 2007 онд стратегийн ач холбогдол бүхий ордын жагсаалтыг улсын их хурлаар баталсан байдаг. Ингэхдээ тогтоолд 16 ордыг багтаасан юм. За энэхүү 16 ордоос 9-ийг нь хувийн хвшлийн аж ахуй нэгж ашиглаж байгаа юм. Тэгвэл засгийн газраас өнгөрсөн 7 хоногт тэдгээр аж ахуй нэгжтэй хэлэлцээ хийж төрийн эзэмшлийн хувьцааг тогтоох шийдвэрийг гаргажээ. Энэхүү шийдвэртэй холбогдуулан хууль тогтоогчдын төлөөллөөс байр суурийг нь сонирхлоо. За өнгөрсөн авар үндэсний баялагын сангийн тухай хуулийг батлахтай зэрэгцэн ашигт малбарын тухай хуульд нэмэлт оруулсан. Ингээд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордын 50 хүртэлх хувийг төр эзэмшин. Харин улсын төсвийн хөрөнгө оруулалтгүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон бол 34 хүртэлх хувийг төр үнгүй эзэмшгээр болсон юм. Ингээд хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг засгийн газар баталж стратеги ач холбогдол бүхий 9 ордыг ашиглаж буй хувийн хвшлийн аж ахуй нэгжүүд тос бүр рүү хэлэлцээ хийх санал хүргүүлжээ. Засгийн газрын хэрэглэх газрын даргын мэдээлснээр тэдгээр аж ахуй нэгжээс хоёр нь хэлэлцээ хийхэд бэлэн гэсэн бол бусд нь ямар нэгэн хариу ирүүлээгүй байна. Засгийн газрын гаргасан уг шийдвэрт хууль тогтоогчид тэгвэл ямар өнцгөөс хандаж байгаа вэ? Олон аж ахуй нэгжүүд миний мэдхийн хайгуулын лицензүүдийг маш олноор нь авчаад тэрийг одоо өөр компаниудаар байршуулад тэгээд ингээд нэг нэгээр нь энэ жил одоо нэг 5 тонн алт авлаач гэдэг юм уу. За тэгээд нөгөөх нь дуусныхаа дараагийн хайгуул нь илэрлээ гэд. Яг эргээд ингээд том зургаар нарахаар нэг том орд байгаад байдаг. Нэг том хэсэг газрыг эрх бүхий этгээдүүд одоо хойрлоод авцсан. Тэгэхээр энэ мэтийн зөрчлүүд маш олноор байна. Тэгэхээр зэрэг өнөөдөр энэ том аж ахуй нэгжүүдээ олон улстай өрсөлдөхүйц хэмжээнд хөгжүүлж чадж гэнэ. Боловсруулах үйлдвэрүүдэд одоо барих хэмжээнд хөгжлийн урт хугацаанд нь дэмжиж чадж гэнэ үү гэдэг асуудлыг бид нэр судлаад тогтоосны дараагаар энэ хэлцээрийн асуудал ярих нь зүйтэй байна. За үндэсний баялагын сангийн тухай хуульд 27-ийн нэгдсэн сангийн орлогыг уул уурхайн салбарын төрийн өмчт болон төрийн өмчт оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцаанд ногдох орлогоос бүрдүүлнэ гэж заасан. Тэр утгаараа стратеги ордыг ашиглаж байгаа хувийн хвшлийн аж ахуй нэгжийн төрийн эзэмшлийн хувьцааг тогтоох шийдвэрийг засгийн газар гаргасан юм а. За мэдээж 27-ийн нэгдсэн санд орлого төвлөрүүлж боловсрол эрүүл мэнд орон сууц худалдаа авахд зарцуулах зорилгыг хинч буруутгаагүй. Гагцхүү шууд хувийн хвшлийн аж ахуй нэгжийн хувьцаанаас механик аргаар төр авах нь буруу, өөр арга хэлбэр сонгох ёстой гэдгийг зарим гишүүн хэлж байна. Компани тодорхой хувьцааг эзэмшнэ гэдэг чинь нөгөө хөрөнгө оруулалтаас одоо тодорхой хэмжээгээр тэр гарах хэвээр үүрэгтэй болчих шүү дээ. Тэгэхээр ерөөсөө төр хөв эзэмшихгүйгээр төрийн одоо үндсэн чиглэлийг ялангуяа энэ уулуурхан баялагыг эдийн засгийн хүртээмжтэй болгох бодлогоор удирдах хэрэгтэй. Ер нь бол доторын бодлого байж байгаа. Тэгээд ашигт үйлдвэрлэлийн төлбөр хуваарууд энэ төргээд бас өчнөө олон одоо эдийн засгийн аргуудаас хэрэглэхгүйгээр хамгийн механик бол хувь эзэмшнэ гэдэг бол бас тийм таатай зүйл биш гэж бодож байна. За төрийн эзэмшлийн хувьцааг шууд тогтоох нь нөгөө талд эрсдэл дагуулна гэдгийг мөн онцоллоо. Стратеги ач холбогдолтой ямар ч ашиггүй ажилдаг аж ахуй нэгжийн хувьцааг төр авах том эрсдэл юм. За мэдээж ашиггүй алдагдaltaй ажилдаг аж ахуй нэгж төрд 34 хүртэл эсвэл 50 хүртэл хувьцаагаа шуудхан хэлэхэд дуртай өгнө. За яг энэ хэлцээний цаана хардал дагуулах үйл явц өрнөж болцсохыг сануулж байна. Хөрөнгө босохгүй байгаа хүнд байгаа ашиггүй төслийн 34%-ийг нь өндөр үнэлээд төрөөс мөнгө оруулаад тэгээд алдагталд орчих вэ. Төрийн мөнгө гэж байхгүй нийтийн мөнгө шүү дээ. Нэг талтаа баялагтаа төр эзэн байна гэж ярьж байгаа. Нөгөө талтаа нөгөө төсөл эзэмшиж байгаа компаниг дэмжих гэсэн тийм бодлого бас байж болно. Энийг ялгаж салгаж ойлгоод дэнслэх хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулагч орж ирээд мөнгө зарж хайгуул хийгээд томоохон орд илрүүлээд тэгээд ашиглая гэтэл миний орд стратеги орд болчих магадгүй юм байна. Дараагаар нь би 34%-аас илүү эзэмшиж болохгүй юм байна. Монголын төр 34%-ийг нь үнэгүй авах юм байна. Үлснэг нь би ингээд зарах юутай болох юм байна. Би ер нь ийшээ ороод дими юм байна гэсэн тийм логик дараалт хүрнэ. Эдийн засгийг намын дарга нар мэдээд зохицуулмааргүй байна. За хууль тогтоогчид салбарын мэргэжилтнүүд судлаачдын энэ мэд санал шүмжээг засгийн газар зайлшгүй сонсох ёстой. Стратеги ордыг ашиглаж буй хуулийн этгээдүүдтэй хийх хэлцээний ширээний ард суугатаа төр шууд хувьцаанаас нь эзэмшнэ гэсэн хатуу ганц хувилбартай бос олон саналтай орох ёстой болж байна. Хувьцаа эзэмших амнаатад өөрчлөлт оруулах үгүй юу? Эсвэл орлогоос нь тооцож 27 санд авах уу гэд олон хувилбар байгааг мэргэжилтнүүд ярьж байна.